Өнөөдөр та бүхэнтэй хамт зам асуудаг хүн ба зам заадаг хүн гэсэн сэдвийн хүрээнд Бурхны үгнээс судлахад энэ цаг мөчийг зориулъя. Зам асуудаг хүн ба зам заадаг хүн. Олон хүн амьдралын замаа олж чадаагүй улмаас зорилгогүй тэнүүжилж байна. Тэд юуны төлөө амьдрахаа мэддэггүй. Амьдралын ямар ч зорилго байдаггүй. Энэ дэлхийд төрсөн юм чинь аргагүй эрхэнд амьдрна. ертөнцийнхний үхэж чадахгүйтэй л амьдарч байна гэдэг үг иймээс л би болсон биш үү гэлтэй. Замаа мэдэхгүй болохоро хий дими тэнүүжилнэ. Хэрэг бид замаа мэдэж түүгээрээ амьдрал утга учиртай болж амьдрах нь үн цэнтэйг үнэхээр мэдрэх болно. Хүмүүс замаа мэдэхгүйгээр амьдрах гэдэг тул өөрөө бусдаас дор байгаа юм шиг санагдаж бусдад атаархдаг. Хальт хажуудах хүнээ харахын зурл өөрөө тэр хүнээс дутуу мэд санагдаж би ч бас ингэсэн болоосаа гэдэл атаархах сэтгэл төрнө. Ингэж явсаар юу ч гүйцэлдүүлж амжаагүй байж байтал нэг л мэдхэд тэнгэрт дуудагдах ёстой нас нь ирнэ. Ийм учраас хэрв зам мэдэхгүй хүмүүс биднээс зам асуувал бид тэдэнд юу зааж өгөх ёстой вэ? Та бүхнээс хэн нэгэн би амьдралдаа ямар замаар явах ёстой вэ? Надад хэлж өгөөч гэж асуусан гэж бодъё. Тэгвэл тэдэнд ямар замаар явахыг заах вэ? Библи болон иш үзүүлэгчид замаа алдсан хүмүүс замыг нь заадаг. Иремья иш үзүүлэгч, Исая иш үзүүлэгч, Изекиэл иш үзүүлэгч зэрэг олон иш үзүүлэгчдээр дамжуулан Бурхан хүн төрөлхтөнд амьдралынхаа туршид явах ёстой замыг нарийн зааж өгдөг. Бид бүхэн аль замаар явахаа зөв мэдэж хүмүүст зааж сургах ёстой биз дээ. Хэрэг бид өөрсдөө замаа мэдэхгүй бол бусдыг удирдах, бусдыг чиглүүлж, бусдад зам санал болгож чадахгүй нь мэдээжийн хэрэг биз. Зам асуух хүмүүст зам зааж өгдөг байхыг Сионы бүх ах эгчдүү нараасаа хүсэх байна. Тэгвэл зам асуусан хүмүүст иш үзүүлэгчид хэрхэн хариулсан бэ? Тэд ч мөн адил тэднийг бүгдийг нь Бурхан руу хөдөлсөн. Төөрөлдөж тэнүүжилж буй хүмүүст Библи болон иш үзүүлэгчид замын талаар тодорхой хариулт өгөхдөө Бурхан бол та бүхний хайж очих ёстой эцсийн зогсоол. Энэ нь л төгсгөл гэж зааж өгдөг. Исая 40-р бүлгийн үгийг харвал Исая иш үзүүлэгч Бурхан бидэнтэй хамт байдаг гэдгийг зааж үргэлж бидэнтэй хамт байдаг Бурханд итгэхийг уриалсан байдаг. Исая 40-р бүлгийг нээцгээе. Исая 40-р бүлгийн 9-р ишлэлийг харцгаая. Зам асуусан хүнд Исая иш үзүүлэгч ийм хариулт өгч байна. 40-р бүлгийн 9-р ишлэл. Сайн мэдээ чинь Сионо, өндөр уулан дээр гарагтун. Сайн мэдээ чинь Иерусалима, дууга хүч чадалтайгаар өргөхтун. Бүү айцгаа. Бурхан тань энэ байна гэж Юдагийн хотуудад хэлэхтун. Солонгос Библиэд та нар Бурханаа хар гэж бичсэнийг Англи Библиэд та нарын Бурхан энд байна гэсэн байдаг. Энд байна гэж орчуулсан байдаг. Бурхан тань энэ байна гэж Юдагийн хотуудад хэлэхтун. Үзэгтэн эзэн Бурхан хүч чадалтайгаар ирж мутраараа өөрийнхөө төлөө захирна. Үзэгтэн шагналан түүнтэй, хариун түүний өмнө байна. 11-р ишлэл. Тэр хончны ясоор сүргээ хариулж, мутартаа хургнуудаа цуглуулан, ингэртээ тэврээд, хөхүүлийг нь зөөлөн хөдлөнө. Туурч тэнүүжилж явсан хүн Исая иш үзүүлэгчээс миний амьдралын зорилго юу вэ? Би яаж амьдрах ёстой вэ? Би яг одоо маш их туурч будилж байна. Би юуны төлөө амьдрах ёстой вэ?
яах нь жинхэнэ зөв амьдрал вэ гэж асууж. Исая иш үзүүлэгчийн хариултыг Исая 40-р бүлгийн 9-оос 11-р ишлэлээс олж болно. Энд Бурхан байна гэсэн агуулгаар Бурханыг хайж олох нь алдсан замаа зөв олох арга гэж Исая иш үзүүлэгч түүнд хариулт өгч байна. Мэргэн ухааны хаан Соломон ч адил асуулт тавьжээ. Амьдралд төөрч замаа алдаад байна. Жинхэнэ амьдралаар амьдарч, утга учиртай амьдрахын тулд би ямар замаар явах ёстой вэ гэж. Мэргэн ухааны хаан Соломон юу гэж хариулсан бэ? Бурханаас имэж түүний тушаалыг дагахтун. Энэ нь л будилж төөрөхгүй, харин Бурханы та нарт зориулж сонгосон мөнхийн ертөнцид орох зам юм. Ингэж зааж өгч байна. Номлогчийн үгс 12 дугаар бүлгээс энэ талаар баталцгаая. Номлогчийн үгс 12 дугаар бүлгийн 13 дугаар ишлэлийг уншъя. 12 дугаар бүлгийн 13 дугаар ишлэл. Энэ бүхнийг дүгнээд сонордуулахад Бурханаас имэж түүний тушаалыг дагахтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна. Сайн муу гэж ялгалгүй нууцлагдсан юм бүрийг, бүх үйлсийг Бурхан шүүлтэд аваачих болно. Замаа алдсан хүн Соломоноос асуухад тэрээр номлогчийн үгс 12 дугаар бүлгийн 13-14-р ишлэлд гардаг үгээр хариулт өгч байна. Бид Библийн 66 номны хаанаас нь ч харсан, ямар ч иш үзүүлэгчээс асуусан, бүх иш үзүүлэгчид биднийг Бурхан руу хөтөлж байгааг олж харж болно. Исая, Иеремя, Изекиэл нар бүгд л Бурханыг эрэлхийлж, Бурханаас имэ гэж ийм л зам зааж өгч байна. Бид чинь Тэнгэрт нүгэл үлдэж, энэ дэлхийн ертөнц рүү хөөгдөж ирсэн сүнснүүд биз дээ. Иймээс бидэнд оногдсон хүмүүний амьдрал гихч цаг хугацааг тэнүүжлэхгүй зөв амьдрах арга зам бол Бурханыг хайж олох. Бурханаас имэж түүний тушаалыг дагахтун. Энэ бол хүний амьдралын хамгийн чухал үндсэн үүрэг гэж Библич, иш үзүүлэгч нарч бидэнд зааж сургасаар байна. Үүнтэй ижил асуултыг Иеремя иш үзүүлэгчээс асууя. Хүн төрөлхтний амьдралын зам ямар байх ёстой вэ? Би аль замаар явах ёстой вэ? Нэгэнт би тэнүүжилж байгаа тул надад зам зааж өгөөч гэж асуухад Иеремя иш үзүүлэгч Иеремя 31-р бүлэгт дараах хариултыг өгсөн. Иеремя 31-р бүлгийн 31-р ишлэлийг харцгаая. Гучин 31-р ишлэл. Эзэн тунхаглаж байна. Харагтун Израилийн гэр ба Юдагийн гэртээ би шин гэрээ байгуулах өдрүүд ирж байна. Шин гэрээ байгуулагч Бурханыг хай гэсэн утгатай. 33 дугаар ишлэлээс уншъя. Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртээ миний байгуулах гэрээ энэ юм гэж эзэн тунхаглаж байна. Би хуулаа тэдний дотор хийж, би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд миний ард түмэн болно. Ийхүү туурч тэнүүжилж буй бүх хүн төрөлхтөнд Бурхан хуулаа өгч, би тэдний Бурхан, тэд миний ард түмэн болно. Ингэснээрээ би тэдний тэнгэрт үйлдсэн нүгэл, тэр байтугай, энэ дэлхий дээр үйлдсэн бүх нүглийг нь уужилж, тэднийг Тэнгэрийн хаанчлалд дагуулж явна гэж хэлсэн. Энэ бол төөрөлдөж буй, зам хайж буй бүх хүнд өгсөн Бурханы хариулт юм. 34-р ишлэлийг харцгаая. Хүн бүр хөрштөө ах дүүдээ эзнийг мэд гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуун хүртэл тэд бүгд намайг мэдэх болно гэж эзэн тунхаглаж байна. Учир нь би тэдний хилэнцгийг яан гэж байна. Тэдний хилэнцгийг уужилж, нүглийг нь дахин ис санана. Бүх иш үзүүлэгчид зам хайж буй дэлхийн бүх хүнд ижилхэн хариулт өгч байна.
Исая иш үзүүлэгч, Мэргэн ухааны хаан Соломон, Иеремя иш үзүүлэгч, Изекиэл иш үзүүлэгч, Зефania иш үзүүлэгч, Захария иш үзүүлэгч, Малахи иш үзүүлэгч гээд тэд бүгд адилхан захиас захиж байгааг мэдэж болно. Бурхныг ирлхийл, Бурхан руу очиж, Бурхны өгсөн сургаалт дагуу амьдрал. Энэ бол хүмүүн бид хамгийн ухаалаг амьдрах арга зам юм. Тэд бидэнд ингэж сургадаг. Бүх хүн төрөлхтний хувьд Бурхан руу буцах ёстой цаг мөч хүн бүрд ирнэ, тийм байхаа. Амьдрал тансаг сайхан байх тусмаа төгсгөл нь бүр чимгэнэлтэй байх юм. Туурч дэндүү олон газраар тэнүүжилдэг тул аргагүй л дээ. Ийм зүйлд бид хууртагдаж, мэхлэгдэж болохгүй. Бид яагаад энэ дэлхий рүү хаягдсанаа тодорхой ойлгож, Тэнгэрийн хаанчлалд буцаж очих зорилготой амьдралаар амьдарч, энэ дэлхий дээр гимшиж, Бурхны нэгүслийг илэрхийлдэг, итгэлийн амьдралаар амьдрах ёстой. Ариун эцгийн үед Йехова Бурхныг, ариун хүүгийн үед Есүс Христийг, сүүлчийн ариун сүнсний үед шин нэр ансан хүн Христ болон шин Иерусалим тэнгэр их сүнс болон сүд бүсгүйг хайх мэргэн ухааныг бид эзэмших ёстой, тийм үү? Хэрэг бид тэдний бидэнд өгсөн бүх сургаалын дагуу амьдрал хизээж туурахгүй, замаа алдахгүй. Бурхан бидний зүрх сэтгэлд байхад бид яагаад будилж, ганхаж туурна гэж. Бурхангүй хүмүүс л үргэлж тууралдаж, тэнүүжилдэг. Тэд ямар амьдралаар амьдрах ёстой? Яагаад энэ дэлхийд төрсөн? Ирээдүйд ямар амьдрал өрнөхийг мэдэхгүй учраас үргэлж санаа зовдөг. Тэд мөн ирээдүйн бүрхэг учраас айдастай байдаг. Жил ирэх тусам нас ахиж, тэдний айдас улам л нэмэгддэг. Тиймээс өнөөдөр та бид зам асуух хүмүүст зөв зам зааж өгч, сүнс болон сүд бүсгүй рүү хөдөлдөг хүмүүс байх ёстой. Туурч тэнүүжилж яваа хүмүүст ямар хариулт өгөх ёстойг олж мэдхийн тулд Иохан 14-р бүлгээс судалцгаая. 14-р бүлгийн 4-р ишлэл. Миний явах газрын замыг та нар мэднэ гэж айлдав. Томас түүнд, эзэн таны хаашаа явахыг бид мэдэхгүй. Бид тэр замыг яаж мэдэх вэ гэсэн. 6 дугаар ишлэл. Есүс юу гэсэн байна? Зам, үнэн, ам бол би байгаа юм. Хинч надаар дамжилгүйгээр эцэгт хүрэхгүй. Ариун хүүгийн үед туурсан хүмүүс Есүсийг хайж олбол тэдний хувьд Есүс юу болно гэж байна? Тэрээр өөрийгөө хүн төрөлхтний хайж олж алхах ёстой зам гэсэн байна. Ариун эцгийн үед бол Йехова Бурхан зам байсан, тийм үү? Ариун сүнсний үед яах вэ? Мэдээж сүнс болон сүд бүсгүй юм. Эхлээд ариун хүүгийн үед тууралдаж, тэнүүжилж байсан хүнийг Есүс рүү хөдөлсөн дүр зургийг судалцгаая. Үйлс 16 дугаар бүлэг. 16 дугаар бүлгийн 30 дугаар ишлэлийг харцгаая. 16 дугаар бүлгийн 30 дугаар ишлэл. Тэр тэднийг гаргах зуураа ноёдоо аврагдахын тулд би юу хийх ёстой вэ гэв. Шоронгийн дарга шоронгийн сур ганхаж бүх шоронгийн хаалга онгорхой байхыг хараад маш их айж бүх хоригдлууд зүгтсэн гэж бодоод амиа хорлохыг завдахад Паул түүнийг тэгэх хэрэггүй гэж ядгав. 29-р ишлэлд юу хэлснийг харцгаая. Тэр бамбар авчир гээд өсрөн орж ирэв. Тэгээд Паул Силас хоёрын өмнө жижигрэн сүхрэв. Тэр тэднийг гаргах зуураа ноёдоо аврагдахын тулд би юу хийх ёстой вэ гэв. Шоронгийн дарга одоо зам асууж байна. 31-р ишлэлд зам зааж байгаа хүмүүс түүнийг хэн рүү хөдөлсөн бэ? Тэд түүнийг ариун хүүгийн үеийн аврагч Есүс рүү хөдөлсөн.
Ариун эцгийн үед бол тэд хэн рүү хөтлөх байсан бэ? Йехова бурхан руу хөтлөх байсан. Тэгвэл ариун сүнсний үед яах вэ? Шин нэр ансан хүн Христ болон шин Иерусалим тэнгэр их сүнс болон сүд бүсгүй рүү хөтлөх байсан биш үү? Ариун хүүгийн үе байсан тул тэд түүнийг Есүс рүү хөтөлж 31-р ишлэлийг дахин харцгаая. Тэд эзэн Есүст итгэхтэн чи болон гэрийнхэн чинь чаврагдана гэлээ. Тэд мөнөө хүнд болон гэрт нь байсан бүгдэд эзний үгийг ярьжээ. Хоёрыг шөнийн цагаар тэднийг гарган шархыг нь угаагаад тэр даруй өөрөө болон бүх гэрийнх нь баптизм хүртв. Тийхүү тэр тэднийг гэртээ авчран дайлж гэр бүлээрээ бурханд итгэсэндээ хөөрөн баярлаж байлаа. Зам олсон хүмүүс ийм агуу хөөр баяр мэдэрдэг аж. Тэд бурханыг хүлээн авч бурхантай уулзсандаа баярлан хүл хөөр болж. Туурсан хүмүүс бурханыг мэдэж үнний үгсээр дамжуулан Тэнгэр эцэг Тэнгэр ихийг таньж мэдэн зүрх сэтгэлээ нээн Сион руу эргэж ирсэн дур зургийг хараад би Тэнгэр эцэг Тэнгэр их маань үнэхээр энэ үед сайн мэдээний хаалгыг цэлийтэл нээж байна даа гэж гүнээ мэдэрсэн. Үйлс 16 дугаар бүлэгтч шоронгийн дарга болон түүний гэрийнхэн баптизм хүртсэндээ маш их баярлалцсан. Илч Паулаар дамжуулан тэд хэрхэн амьдрахыг, ямар амьдрал нь зөв амьдрал болохыг сурч авсан хэрэг. Эзэн Есүст итгэхтэн чи болон гэрийнхэн чинь чаврагдана. Замын талаар асуухад зам заагч хүмүүс нэг дуугаар хариулсан. Ариун эцгийн үед Йехова бурхан руу, ариун хүүгийн үед Есүс рүү, сүүлчийн ариун сүнсний үед бол шин нэр ансан хүн Христ болон шин Иерусалим тэнгэр их рүү хөтлөх нь Библийн зүгнэл. Түүнчлэн бид тууралдсан бүх хүнийг зөв замд хөтлөх үүргээ биелүүлж байгаа гэхэд болно. Тийм ээ. Илчлэл 22 дугаар бүлгээс дахиад нэг ишлэл харцгаая. Зам асууж буй хүмүүст энэ замыг заа гэсэн нь Библийн сургамж сургаал юм. 22 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлийг харцгаая. Илчлэл 22 дугаар бүлгийн 17 дугаар ишлэл. Сүнс болон сүд бүсгүй яа гэж байна. Ирээрээ гин. Ариун эцгийн үед Йехова бурхан руу, ариун хүүгийн үед Есүс рүү, ариун сүнсний үед сүнс болон сүд бүсгүй болох Тэнгэр эцэг Тэнгэр их рүү ирэхтэн гэж өөрийн биеэр айлтаж байна. Сонсогч нь ирээрээ гэж хэлэг. Цангасан нэг нь ирэг, хүссэн нэг нь амийн усыг үнгүй ав. Энэхүү номын иш үзүүлэхийн үгсийг сонсогч бүрд би гэрчилж байна. Хин нэг нь эдгээрийн дээр нэмэх аваас Бурхан энэхүү номд бичигдсэн гамшгуудыг түүнд нэмэх болно. Хин нэг нь энэхүү иш үзүүлэхийн номын үгсээс хасах аваас Бурхан энэхүү номд бичигдсэн амийн модноос болон ариун хотоос хувийг нь хасах болно. Бурхан бүх хүн төрлөختөнд хамгийн энгийн хариулт өгсөн. Тэд туурчход би одооноос ямар замаар явах ёстой вэ гэж асуув. Бурхан хариуд нь сүнс болон сүд бүсгүй рүү ир. Тэгээд тэдний чамд өгсөн сургаалын дагуу амьдр гэсэн хариулт өгсөн. Библийн бүх сургаалыг ягштал дагаж мөрдвөл алдсан мөнхийн Тэнгэрийн хаанчлалын их нутаг руугаа бид явж чадна, тийм үү? Бурхан бидэнд нүглийн уучлалын нэгүслэр аврал өгч Тэнгэрийн орны хаан тахилч нар болгосноор бидэнд Тэнгэрийн хаанчлалыг сэргээн гэж амлаад үхэл, гашуудал, зовлон, өвдөлт байхгүй. Мөнхийн аз жаргал бэлгэх ертөнцийг бидэнд өгнө хэмээсэн. Бид тэр ертөнцид орохын тулд Христийн сургаалыг хэрэгжүүлж, дагаж мөрдөж байна, тийм үү? Бид одоо зөв замаа мэдэхгүй, зорилгоогүй амьдарч байгаа. Энэ дэлхий дээрх тоо томшгүй олон хүмүүсийг аврах ёстой.
Тэд яагаад энэ дэлхий дээр төрсөн? Яагаад яг одоо энэ нүгэлт ертөнцид амьдарч байгаагаа мэдэхгүй байна. Сүнс болон сүйд бүсгүй болох эцэг эх рүү ирвэл тэд бүгдийг ойлгох болно. Бурхны өгсөн сургамж, сургаалын дагуу л амьдр гэсэн. Тэгвэл бид хизээж төөрөхгүй. Эцэг эхтэй хамт байгаа хүмүүс замаа хэдийн олж мэдсэн тул замаасаа төөрөхгүй. Тэгвэл аль хэдийн замаа олсон хүмүүс яах ёстой вэ? Зам асуух хүмүүст зам зааж өгөхөөр явах ёстой. Энэ бол таны амьдралд хамгийн чухал зам. Таны алдчихад байсан зам учраас энэ замыг хурдан мэдэж үүнийг олж ав гэж. Ингэж зааж өгөх нь одоо бидний хийж байгаа тунхаглал биш үү? Бидний одоогийн үүрэг бол зам асууж буй хүмүүст зам зааж өгөх явдал юм шүү дээ. Тунхаглах хэцүү мэд санагдаж болох ч энэ нь төөрч замаа алдаад тэнүүжилж буй хүмүүст замыг нь зааж өгдөг юм. Үнэн сэтгэлээсээ гимшиж Бурханд ирээд мөнхийн Тэнгэрийн хаанчлалын их нутагтаа буцацгаая гэж хэлж таниулах нь бидний үүрэг тийм ээ. Сайхан мэдээ дэлхийн өнцөг булан бүрээс тасралтгүй ирсээр байна. Та бүхэн маань ч бас бид одоо замаа олсон учраас хүмүүст зам зааж өгөх ёстой гэсэн шийдвэр гаргаж эрхэм үүргээ зохих ёсоор биелүүлж олон үзэсгэлэнтэй ариун сүнсний үр жимс, сайн мэдээний үйлчлэгч үр жимс, цэвэр буудаа үр жимс гаргах ерөөлтэй 1 жил болохыг хүсэх байна. Олон хүн зам асууна. Та бүхэн таньж мэддэг хүмүүсээсээ яагаад бид амьдрах ёстойг асуугаарай. Хүмүүсийн дийлэнх нь буюу 99% нь амьдралдаа туурч байгаа. Өөр ямар ч арга зам олж харахгүй болохоор олон хүн зүгээр л бусдыг дуурайдаг. Бид замаа хэдийн олсон тул өөрсөд шигээ тэднийг эцэг эх рүү хөтлөх ёстой. Бид Изекиэл иш үзүүлэгч шиг, Иремья иш үзүүлэгч шиг, Исая иш үзүүлэгч шиг хүмүүст зам зөв зааж өгдөг байх ёстой. Тэгсэн цагт Даниил иш үзүүлэгчийн зүгнэлд байгаачлан Тэнгэрийн од мэд үрд мөнхөд туярах болно гэсэн эцэг эхийн амлалт байгаа, тийм үү? Эцэг эхийнхээ дуу хоолойг орлож, бүх хүн төрлөختөнд хандан, сүнс болон сүйд бүсгүй, та нарыг ирээрэй гэж уурж байна. Дуудаж байна. Эцэг эхийн ирээрэй гэх дуу хоолойнд чих 50 сонсон уу? Тэгэх юм бол та хизээж тэнүүжлэхгүй. Цаашид тарж будрахгүй. Таны амьдралыг юу зөв чиглүүлж байгааг та тодорхой ойлгох болно. Бид тэдэнд энэ захиасыг хүргэж, олон сүнсэнд баяр баясгалан өгцгөөе. Бид 2000 жилийн өмнөх түүхийг эргэн бодоход шоронгийн дарга зам асууж, түүнийгээ олж мэдээд баптизм хүртэж, баяр хөөрөөр дүүрсэн байсан. Энэ үед бид Илч Паул шиг болох ёстой. Тэрээр эзэн Есүст итдэг. Тэгвэл та болон танай гэрийнхэн аврагдана гэж хэлсэн. Өнөөгийн ариун сүнсний үед бид ан сан хун Христэд итдэг. Тэнгэр ихэд итдэг. Тэгвэл та болон танай гэрийнхэн аврагдана гэж тунхаглаж, хүмүүст зам зааж өгөх байр суурьнд зогсох ёстой, тийм үү? Биднийг мөнх амийн ертөнц рүү хөтлөхийн тулд Бурхан бидэнд шин гэрээ алхасал баяр болон 3 удаагийн 7 баярын бүх сургаалыг өгсөн. Тэр одоо биднийг Сионд хүлээж байна. Бид бүгд ийм байдлаар бусдыг чиглүүлж чаддаг байх ёстой биз дээ. Бид тэнүүлчид биш. Бид хаашаа явж байгаагаа мэдэж байгаа. Зам зааж байгаа хүмүүс хизээж төөрөлдөж тэнүүжлэх ёсгүй. Бидний хувьд бол зам болсон эцэг эх минь бидний дотор ажиллаж, үргэлж бидэнтэй хамт байдаг биз дээ. Тиймээс бүгдээрээ илүү эрч хүчтэй байж, самаар дэлхийн хязгаар хүртэл идэвхийлэн сайн мэдээ тунхаглацгаая. Бурханаас их ерөөл, хайр хүртхийг хүсээд, үгээр сургаалаа дуусгая. Баярлалаа.